Өдрийн мэнд хүргэе үзэгчтэй. Монгол телевизийн нийгэм асуудал төвшүүлсэн нэвтрүүлгийн продакшнаас бэлтгэн хүргэдэг эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочныхоо амиртай нэгэн хүндтэй хүнийг урьж оролцуулаад байна. За энэхүү зочноо танилцуулбал Дөөр Бижгийн Эрдмийн театрын гоцлол бүжигчин, Монгол улсын гавьяач жүжигчин Цолмон байгаа юм а. Танд өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баяртай байна. Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа танд. Тэгэхээр Цолмон эгчийн маань хувьд бол их эзэн Чингис хааны төрсөн өдрөөр мэндэлсэн өдөр гэж үзээд байгаа тийм ээ. 11 сарын 14-ний өдөр Монгол улсын гавьяач жүжигчин гэсэн одоо эрхэм хүндтэй цолыг авсан байгаа. Тэгэхээр таны хувьд урлагт одоо хичнээн жил хөдөлмөрлөөд тийм ээ ийм нэр хүндтэй цолоор таныг одоо тэрхүү хөдөлмөрөгч нь үнэлж энэ цолыг өгөө. За би Дөрийн театрт 1992 онд төгсөж ирлээ. Тэгээ одоо 92 хоноос хойш гэдэг чинь одоо 20 жилдээ ажиллаж байгаа. Тэгээд энэ 20 жилдээ энэ хүндтэй том шагналыг авсандаа маш их баяртай байгаа. Тэгэхээр балетчин хүн гэдэг бол би нэг одоо та нарын хувьд бол баг Ахмад үеийн балетчинд одоо театрт ажиллаж байгаа балетчтай харьцуулахад бол баг Ахмад үеигт нь орох байхаа. Эрэгтэй балетчтай ярьж байхад хэлжсэн. Ингээд анх ингээд одоо та нарын өмсдөг гутлыг чи юу гэдэг вүлээ? Каски гэдэг. Каскин дээр ингээд анх каскиг өмсч үзэхэд хөлний тэр хумс ингээд шигдэж ороо цус айгүйх гардаг. Тэрнээс ихсүүлэл ингээд яг ингээд тийм ээ энэ мэрэгжлийн сайхан жаргал зовлон ингээд бүх тэр тэмцэл эхэлдэг гэж ярьжсэн. Тий. Яг хоо каскин дээр гарах арай болоогүй л гэдэг л да. Анх нөгөө балетэр хичээлэх үедээ хамгийн гол нь нөгөө тулгуур модон дээр анх яаж зогсох вэ те? Нуруу одоо бүх биеийнхаа юг одоо яг тэнцвэрийг одоо яаж олох вэ те? Нөгөө бүгдээж болохгүй. Тэгэл одоо ингээд хүзөөгөө урт сунгах жишээтэй ингээд хөлийн ингээд гадагш нь эргүүлдээл те. Бүх юм ингээд яадаг байхгүй. Тэгээд хагас жилээс ахуулаад нөгөө хуруунд дээр гарах ёстой байдیں۔ Тэгээд хуруунд дээр гарахаас хэцүү л дээ. Анхандаа нөгөө яг тэр үед чинь зориултын хөлний юм жиргэвч гэж байдгүйсэн. Тэгэл өөрөөсөө нөгөө юм шилэн тэрхээгээ хайчилж байгаа л ингээл урдталтаа хийдэг. Зөөлөвч маягаар тэгж хийдэг гэсэн. Тэр тэгэл бас айгүй олон цаг ингээл хичээллээ шүү дээ. Тэгээд тэгэхээр бас нөгөө хуруунууд нь ингээд цэврүү үсрээд ингээд цусан тэр гоождаг байхгүй. Тийм тэрнээс ч нөгөө хумс нэг шигдээд байхгүй л тийм. Хүн ингээд үүсгэхэд балет за сонгодог урлаг гэдэг бол хүнд маш тийм урлагийн маш сайхан тийм мэдрэмжийг өгдөг тийм ээ. Маш сайхан одоо тийм урлаг баг. Тэгсэн хэрнээ эргээд яг энэ урлагт өөрийнхөө одоо залуу нас тэр бүхэл авьяасаа ингээд зориулж авч байгаа хүмүүсээс бол тэр хэрээр илүү хүч хөдөлмөр шаарддаг тийм мэрэгжил. Тийм тэр ч утгаараа та нарын хувьд бол ерөөсө асар өндөр хариуцлагатай л ажилдаг баг. Тийм бид нар чинь ингээд анх бүр 10-11 настай хүүхдүүд чинь анх бид нар явж илаа штэ тэл Ленинград руу. Тэгээд тэгэхэд чинь ингээд яг зориултын ийм маш том юм сургууль байгаа байхгүй. Зөвхөн энэ одоо сонгодог бүжгийн хүмүүс ингэж бэлддэг тийм маш том сургууль гэдэг. Тэгээд цогцоор нь бэлдэх хэвээр. Тэгээд 8 жил сурдаг учраас бүр маш их хөдөлмөр зарцуулдаг, их цаг зав зарцуулах хэвээр байдаг. Тэр одоо тэр том сургуульч одоо бүх хүнийг л одоо бүх бүжигчдийг л ингээл тийм маш тийм дэд хэмжээнд хүртэл нь сургах хэвээр байдаг учраас айгүй олон жил сурдаг бид нар. Тэгээ олон жил сурж ягаад яг театртаа хурж ирээд бас тиймэтэр сурсан эрдмийнхаа үр дүнг гарах уу гарахгүй юу гэдэг бас том шалгуур байна үү? Тийм театртаа ирээд бид нар чинь одоо баг дээд сургуульд орж ийн гэсэн үг байхгүй. Бидний одоо юугаар шигээр бол одоо сургуулаа төгснө гэдэг чинь одоо баг л 10 жилээ төгсчлөө. Одоо театрт ирээд одоо 3-аас 4, 5 жил бүжиглэхэд чи одоо дээд сургуулаа төгснө гэж ярьдаг байхгүй. Бидний хувьд бол тэгээд цаашаа ингээ ажиллаад ингээд яагаад ирэхлээр яг жинхэнэ утгаараа мэрэгшээд бүжгийн жүжигчин гэдэг цол хэрэгэм хүртэн л дээ. Тийм тэгээд цаашаа яваад гавьяач жүжигчин гэдэг цол хэрэгэм бол маш үнэтэй авсан цол хэрэгэм л дээ. Тийм. Тэгээд манай урлаг маш тансаг, маш хэцүү. Дээрээс нь тансгийнхаа хэрээр маш яг тэрнтэйг адилхан хэцүү урлаг л да. Тэгэхээр та түн сайхан хэцүү гэдэг хэллээ те ингээд 8 жил сурж ийн. Давхар ингээд яг тийм ээ сураад театртаа ирээд давхар ингээд мэрэгшээл ингээд суралцаал явж ийн. Энэ хугацаанд эмэгтэй хүн болсон хойно тийм ээ ялангуяа энэ балетч
чинь би хааны хувьд хүртэл төрж болохгүй гэдгийг хүртэл хэдэн жилийн хугацаанд та нар тийм ээ ээж болж болохгүй гэдгийг хүртэл хорчдөг юм байлээ тийм ээ. Тэгэхээр энэ бүх шалгуур цензурыг давж өнөөдрийг хүртэл өндөрлөгт гарна гэдэг бол эмэгтэй хүнээс бас асар их төсвөр төвчээр мэрэгжилдээ маш их хайртай байхын тэр шалгуур явдаг баг. Тэр яг үнэн л дээ. Манай одоо бүжигчид ихэнх нь тэгээд сургуулаа төгсөж ирээд ер нь 3-5 жилийн хооронд ер нь те хүүхэд гаргаж болохгүй гэж бас тийм юу байдаг л та. Гэхдээ яг тэр нь яг үнэн юм шиг байгаа. Тэгэл сургуулаа төгсөөл юу тэгэл нөгөө хүүхэдтэй болчихлоор бас л те нөгөө сурсан мэрэгжил юугээ хамаг юм ингээ алдчихдаг байхгүй. Тэгэл дахиад төрөөл одоо буцаж орж ирнэ гэдэг чинь бас 1 жил зарцуулж байгаа шүү дээ тий. Бүх юм мартаал дахиад бүх юм үсгээсээ дахиад эхэлдэг байхгүй бид нар. Тэр би хааны хувьд бас тий мэдээч хэрэг ингээл хүн хүүхд төрүүлж байгаа юм чинь ингээл жин нэмэн шүү дээ тий. Тэгээд тэрнээс ахуулаад айгүйх тийм юу вэ л да проблем байна л да. Дээрээс нь залуу насны яг бараг л залуу насны мэрэгжил гэж хэлж болно үү? Тийм шүү. Яг тайзан дээр яг хэдэн жил та нарын үед яг амьдрах боломжтой байна. Яг уу тэгээд одоо би одоо 20 дахь жилдээ ингээд бүжиглж байгаа л да. Тэг ер нь залуу насны урлаг л да. Тийм залуу байх тусмал хүн чинь гоё харагдаж штэ тий. Тийм. Илүү тансаг илүү сайхан л харагдах. Тий. Таныг ингээд орж ирээд сууснаас хойш ингээд анзаараад тахад бүр яг та нарын мэрэгжлийн онцлог болчдөг. Ингээд цэмцэгнээл ингээд зигзэгээл ингээд хөлний суулт хүртэл огт өөрөө шүү. Яг мэрэгжлийн бүжигчин гэдэг утгаараа. Тий, тэгэлгүй яхаа бид нар чинь тэгэл анх сургуульд орсноос хойш ахуулаад ингээл нурууг чинь хизээч нөгөө бүгтээж болохгүй гэдэг ингээл цэх аваачаал тавьчихж байгаа юм чинь. 3-ны нэг дээр сууж ийн. Тэгэл баг өнцгтэр ингээд суух хэрэгтэй гэл нөгөө суух босож сууж явахаас ахуулаад бүх юм чинь зааж байгаа юм чинь. Тэгэл одоо ингээд бид нэр ингээд бүгтийн гэхлээр айгүй эвгүй байдаг байхгүй бид нарт. Эргээд. Тий ингээд бүгтээж чадах. Цэг суугаад хэцүү байдаг байсан бол. Тий одоо ингээд бүгтээж явна гэхлээр бид нарт одоо бүр ингээд юунд байхгүй болцсон тий тэр бүгтийнх нурууных нь тавилт нь өвшөө ингээд цэх байдаг учраас ингээд бид нэр бүр тэцээчдийн бүгтээж явдаг. Эвгүй байдаг бид нарт. Тэгээд бүгтийн гэдэг чинь бас өөрөө нуруу суугаад ингээд бас одоо жирийн хүмүүс ч гэсэн бас айгүй муу байдаг байхгүй юу. Манай балетын урлагийн ер нь ингээд тавилт хөлийн тавилт, нурууны тавилт ер нь ингээд хөдөлгөөнүүд нь ингээд цаанаасаа шинжлэх ухааны баталгаатай. Тийм ингээд хүний биед эергээр айгүй сайнаар нөлөөлдөг тийм хөдөлгөөнүүд айгүйх байдаг учраас бид нэр ингээд би хаана ингээд тэгшэрсэн ингээд юм байдаг л да. Би таныг ингээд цэх ингээд гоё цэмцээ суугаад чи өөрөө ирэхгүй таныг дагаад ингээд улам цэх ингээд суугаад байна шүү. Тий. Тэгэхээр театрын бүжигчд балетчин хүн гэдэг бол одоо яг Монгол улсын бас өмнөө тавьдаг тийм ээ урдаа барьдаг сайхан бүсгүүчүүдээр яг энэ тийм ээ балетчин бүсгүүчүүдийг бол сонгож ингэж авдаг байх. Тэгэхээр таны хувьд яг театрт анх ингээд ирж байхад яг театрын босгыг алхаад орж байхад ямар шалгууруудыг давж орж ирж ирсэн бэ? Театрын шалгуур эхлэлтгүй зүгээр юу анх 10 настай анх балетын сургууль шалгуулж авахд л ах. Тэрэндээс ахуулаад бид нэр шалгаж байсан л да. Бид нэр одоо хөлний хуруунаас ахуулаад дээшлэл толгойн үзэр хүртэл тэгэл тий баг бүх эрхтний шалгадаг байсан байхгүй. Тийм тэр чинь айгүй нарийн мэрэгжлийн одоо хөлийн хурууны нэг дунтлын хуруу урт байх ёсгүй гэсэн тий. Ерөнхийдөө ингээд баг тий жигд байх хэрэгтэй. Яагаад гэвэл ингээд үлмэндээ гарахт бүгдээрээ жигд байх хэрэгтэй гэх тийм. Тэгвэл нөгөө дунд хуруун дээр ачаад чинь гэсэн. Хуруун дээр гарахлаар чинь нөгөө урт хуруу чинь нөгөө юу тулаад газараа тулаад ингээд бас формалс үүсдэг байхгүй. Хурууны юу үүсдэг хийвэн ингээ алдагдаад ингээ бас тэр чинь шүлцүүлдэ өвчин болдог байхгүй тий. Тэгээ тэрнээс ахуулаад эхлэм байна л да. Тэгшин хөлтэй байх хэвээр тий. Тэгээ ташаа айгу юм нарийнхан ташаатай байх хэвээр. Тэгэл нарийнхан мэдээж ирэн нарийнхан тайлтай байх хэвээр. Ер нь тэгээд яс жижигтэй байх хэвээр гэж нарийнхан ястай байх хэвээр гэж тийм юу байдаг л да. Хамгийн нэг идеалны юу ярих юм бол тий. Бүх хүмүүс чинь бас тийм байхгүй шүү дээ тий. Өөр өөрийн гэсэн бас өөрийн гэсэн бүтцтэй байна тий. Ер нь тэгэл идеал руу бүгдээрээ л тэмүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ урт үзүүтэй байх хэвээр, жижигэн толгойтой байх хэвээр гэл тий айгүйх шалгуур байна л да. Урт гартай, урт хөлтэй байх хэвээр тий. Тэгээл дээрэс нь царайлаг байх хэрэгтэй, авьяастай байх хэрэгтэй байна. Бор арьстай байхлаар бас жоохон тиймэрхүү байдаг л да. Манад бор арьстай бүжигч зөндөл байгаа. Ер нь тэгээд жоохон тийм цайвар дуу арьстай. Тэгэл тэрнээс ахуулаад маш их хэлэн байна л да. Тэгэл нүүрний зөв пропорц гэл тий. Хүн чинь тайзнаа гарч байгаа хүн чинь тэгэл тийм байх хэвээр.
Таны хувьд одоо хэдэн жил яг театртаа бүжгэлж байгаад хэдэн оноос эхлээд яг гоцлол бүжигчин боллоо? За би 92 онд сургууль төгсөөд тэгээд 95 онд анхныхаа хүүхдээ төрүүлж исэн. Тэгээд 3 жил болоод хүүхдээ төрүүлж исэн. Тэгээд тэрнээс хойш 97 оноос хойш би яг гоцлол бүжигчин гэснээр ажиллаж байгаа. 10 гаруй жил. Тий. 15 жил тий. Тэгээд өнгөрсөн хугацаанд яг театрын урдаа барьдаг энэ бүжигчнэр ингээд ажиллаад байж хаад нийтдээ хичнээн тэр томоохон дөрүүдэд одоо тийм ээ дөрүүдийг авч тэг сайхан үзэгчдийн хүртэл болгож таашаал тийм ээ сэтгэл ханамжийн тэр хангасан сайхан бүтээлүүдийг хүргэж байна. 4 байна уу тийм уран бүтээл сонгодог дэлхийн сонгодог тий. Тэгээд дээрэс нь одоо манай үндэсний балет гэж байна шүү дээ тий. Монгол үеийн 3 толгой гэдэг ингээд тийм балетууд 13 балетын гол дүрд гоцолж ирсэн. Хамгийн сүүлд энэ жилийн хамгийн сүүлд театр миний хамгийн сүүлийн том уран бүтээл гэх юм бол одоо Спартакийн Фригия гэдэг дүр байна л да. Миний хамгийн сүүлд бүтээсэн дүр. Сүүлийн үед ер нь ингээд яг залуу ингээд балетч бас нилээдгөө тийм ээ бэлтгэгдэж гин. За хөгжим коллежд бол яг энэ чиглэлээр суралцах залуучууд маань бас нилээ ихсэж гин. Тэгээд ингээд харж байхад яг та нарын үед ингээд та түрүү ярьж штэ бид нэр ингээд сонгож шалгаруулж авч байхдаа ингээд шалгуур бол маш өндөртэй хөлний хураанаас ихсүүлээл ингээд шалгуур хэлдэг гэдэг чинь одоо ер нь тийм шалгуур яг хэвээрээ байгаа юу? Хэвээрээ байлгүй яг уу. Чинь ерөөсөө өөрчлөгдөх ёсгүй юм чинь тий. Сонгодог урлагт одоо нэгэн төлөө тавих гэж байгаа хүн бол тэгэл дахиад тэр л шалгуураараа л явна штэ. Хизээч тэгэж одоо тийм өөр юу байх ёсгүй. Хэрвээ тэнцэхгүй бол миний тэнцэхгүй байна тий. Уучлаарай тэнцэхгүй гэл явуулдаг л да тий. Үнэхээр гой тэнцэх тийм гой охтууд бас байдаг штэ. Тий. Тэгэхээр балет гэдэг өөрөө бас нэг хүний бие хааг бас айгүй гоё хөгжүүлж өгдөг тийм ээ. Та нарын хувьд бол яг та түрүү хэлжсэн хүзөөх урттай байна гэжсэн. Түүнээс гадна хөлний энэ булчин бас их гоё яг хөгжиж өгдөг. Тий, одоо манай бид нар ч одоо байнга л үлмэн дээр ингээд гардаг шээ. Тэгэхээр ингээд хөлний энэ булчин айгүй хөгждөг байхгүй. Тэгээ бидний ер нь булчин ер нь их том талдаа л да. Булчинлаг их сайхан булчинлаг талдаа хөлний хувьд бол. Тэгээд ер нь ингээд балетаар хичээлэхэд бүх нөгөө биеийн юу ингээд зөвөр хөгждөг байхгүй юу? Булчингууд нь зөв хөгждөг. Яа гэдвэл одоо тэгээд цаанаасаа те тэр олон 100 жил баруун 500 жил хөгжсөн энэ урлагч нь тэгээд хүнийг аль болох гоёор яах гоёор хүнийг яаж илэрхийлж гарах тий. Одоо ингээд жоохон өөр юу буруу юм юутай хүмүүс эдэг штэ хөлний юм жоохон хөгжүүлсэн хөгжөлтэй. Балетаар хичээлээд ирэхлээр тэр хүний булчин өөрөөр ажиллаж эхлээд яг зөв юм хөлний хэлбэртэй ч юм уу те. Тэгээд юм бие хаана айгу сэгсэрч өгдөг байхгүй тий. Гавьят гэдэг цол тэмдгийг авахаас өмнө авсны дараа тайзан дээр ингээд гарахад арай л бас өөр мэдрэмж төрж исэн байлгүй. Одоо үзэгчид намайг Монгол улсын гавьяач жүжигчин цолмон гэж харж байгаа шүү дээ гэдэг юм уу тийм ээ? Танд тийм мэдрэмж төрж исэн. Мэдрэмж төрлгүй яах вэ? Төрж исэн. Тэр мэдрэмжээс тийм билээ. Шал өөр мэдрэмж төрт юм билээ. Тэгээд нэг жоохон бие барьсгээд ч юм уу те. Тийм байдаг штэ. Анх бол дахиад өөргөө шинээр нээж байгаа юм шиг. Урд нь бол ингээд яах вэ тоохгүй те. Ингээд явж исэн. Одоо ингээд гавьяач жүжигчин гэхэлэр бүр ингээд өөрийгөө цэгнээд гэхдээ их гоё юм билээ. Тий одоо ингээд хүмүүс мэдж байгаа одоо ингээд тэр илүү гоё дулаан уур амьсгал зэрэглэсэн ирж байгаа надад аяг мэдрэгдсэн. Тийм. Тэгэхээр ингээд яг гавьяат хүн би чинь Монгол улсын гавьяач жүжигчин шүү. Тэгэхээр би энийг илүү хингэж тийм ээ энэ бүжиг дээр энийг илүү тэгж гарах ёстой гэсэн шалгуурыг бас та өөртөө тавьдаг байлгүй. Тавьгүй яах вэ? Тийм тавьж ирсэн. Одоо намайг гавьяач жүжигчин цол хүртэхийн өмнө бид нэр одоо нөгөө Америкийн Саша Редицкий ирж хоёр хамт нөгөө Жизел хоосон шүү дээ. Тэгээ хоёр дахь өдрөөсөө ахуулаад сургуульд хийжсэн чинь ингээд яг тэр өдөр мэдсэн байхгүй юу. Гавьяач жүжигчин боллоо гэд маргааш нь авна гэд их гоё байсан л да. Их санаандгүй үйл явдал болсон. Ерөөсөө аавна гэж бодож байгаагүй. Тэг нөгөө Чингис хааны төрсөн өдрийг бид нэг тэмдэглэж
хөвшээгүй байсан учраас тэгээд яагаад би маргааш авч байгаа юм болоо гэж гайхаад юу болж байгаа маа гэсэн чинь харин Чингис хааны төрсөө дээр авах чинь штэ гэхэд өө тийм байх гэд гайхаад нөгөө Саша маань ч гэсэн бас өөрөө айгу баяртай байсан л та айгу хөөх тийм үү ямар гоё юм бэ гэд. Тийм. Та түрүү ярьцлагынхаа ихэнд хэлжсэн үнэхээр тансаг хэрнээ тансаг байдлаагаа хэрээр хүнээс тэр хэмжээний одоо маш их тэм шалгуур өндөр шалгууруудыг шаардж идэг урлагаа гэж ярьжсэн. Таны хувьд тийм ээ яг энэ урлагт энэ тайзан дээрээ өнөөдрийг хүртэл оршоод байгаа 20 жил гэдэг бол өстой баггүй хугацаа биш тийм ээ. Тэгээ өнөөдрийг хүртэл ингээд өөрийгөө дайчлаад ингээд хөдөлмөрлөж явжсэн гол үзүүлэлт нь таныг өөрийгөө хурцлаад тийм ээ байжсэн зүйлийн гол зүйл гэвэл юу вэ? Яг хүүхэн жил ирэх тусам ер нь өсөж явах хэрэгтэй л те. Яг нэг дороо байгаад байхгүй те. Одоо үзэж харж байгаа одоо наадч одоо хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ те хүмүүсийнхаа бас сайн талыг дуурайгаад те сайхан талыг ингээд дуурайж ингээд одоо үзэж харах юм одоо их болцсон л байна шүү дээ те. Ингээд интернет гээд хөгжсөн. Тэгээ сайхан бичлэгүүдийг хараад бас өөртөө авах юм аваад те. Тэгээд ер нь л өдөр болгоны хөдөлмөр л хэрэгтэй юм уу даа л гэж утсан л доо. Гэхдээ яг авьяас хэрэгтэй. Авьяасгүй бол 1000 хөдөлмөрлөөд ер нь юунд ч бүтээл хөрөхгүй л дээ. Тий авьяас байж иж тэгээ дээрэс нь хөдөлмөр. Тэр хоёр цогцороо яг нэгдчихэж л яг энэ юунд хөрнө. Ууггүй хөдөлмөр л дөө. Манай мэргэжил бол маш их хөдөлмөр шаарддаг. Тийм. Тэгэхээр таны хувьд бол өнөөдрийг хүртэл ингээл энэ урлагтаа үнэн чинь тайзандаа хайртай өнөөдрийг хүртэл ингээ ясна гол үр дүн хөдөлмөр маш их хөдөлмөрлсөний л үр дүн. Тийм. Тэгэхээр цулмигч нэг ийм зүйл байдаг. Энийг бол сүүлийн жилүүд нэлээдгүй л ярьж байна. Залуу сайхан өсөх ирээдүйтэй балиачин бүжигчд маань гадагшаа ингээд гараад ийна. Гадны театруудыг зорж яваад ийна гэд үүнд маш олон шалтгаан байгаа. Адаглаад л манайх театр маань орон тооны хувьд тийм ээ нэг улстай ганцхан эрдмийн театртай болохоор төгсөөд ирсэн залуучуудыг шингээх боломж байхгүй. Нөгөө тэгвэр цалин хангамжийн урт хүртэл бага байдаг гэл тэгдэг. Үүнээс болж ингээ гадагшаага яваад ин гэдэг. Таны хувьд ингээд яг энэ гал тохоонд нь буцалж байгаагийн хувьд тийм ээ яг тэр чадварлаг уран бүтээлчтэй эндээ барихын тулд ер нь юу хэрэгтэй байдаг юм болоо? Тэгэл одоо дахиад нөгөө нэг хөрөнгө мөнгө цалинтай л авах яригдж байна л да. Хүн болгон ч одоо тэгэл цалингүй мөнгөгүй бол тэгэл хаашаа хөдөлж чадахгүй болчихлоо шүү дээ. Ер нь тэгээ хамгийн нэгдүгээрт бол миний байдлаар бол манай урлагийг аяг сайн харж үзэх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэл ингээл цалин багтаа ингээл байхлаар чинь бас тэ хүмүүс чинь амьдрахын тулд чинь бас дан бүжиглээд суугаад авахгүй мөнгөгүй бүжиглээд байх хэцүү шүү дээ. Тэг яг хуу чадвартай нь тэгэд өөр орн руу явж бас мэрэгжлээд ийшвсэд өөрийгөө өсгий гэсэн бодолтой л байгаа болов уу гэж боддог л доо. Тэг хамгийн гол нь нэг барих юм бол айгүй өндөр цалинтай байх ёстой л гэж бодсон. Цалингийн маш сайн. Тэгээд ингээ ар гэрийн одоо яадгийн тэгээд байр орон сууцаар хангадаг юм уу те. Тэгэл тиймэрхүү финансовын асуудал бас хэрэгтэй л байдаг л та. Мэдээж хэрэг тэгэл гэр бүлийн хаяал ингээл хөрх юм өөр орн руу очиж бүжиглэл мөнгө олох гэж ингэж явах чинь бас хэцүү шүү дээ те. Болж өгвөл тэгэл Монголдо сайхан амьдрал те. Гэр бүлээрээ халуун ам бүлээрээ амьдраад байж байгаа. Хин ч гэсэн хүсэж л байгаа л та. Тэгээд тэр хүний хамгийн гол юу нь бол бас миний бодлоор хөрөнгө мөнгөтэй холбоотой байд юм болов уу гэж боддог л та. Тэгээ яг дээрэс нь өөрийгөө бас хөгжүүлээ те. Өөр орны театрт бас бүжиглэе гэсэн тийм хүсэл байгаа л бахал та. Мэдээж залуу хүмүүс тэгээд тий. Залуучууд маань ингээд гадагшаа явлаа гэд хамт ингээд бүжгэлжээс нэг бүтээлд ингээд бүжгэлжсэн залуу нь ингээд маргааш нь ингээд ирэхэд би гадагшаа явахаар боллоо гэдэг мэдээг танд сонсохоор ямар санагддаг вэ ер нь? Ер нь харамсалтай санагддаг шүү дээ. Бид нар ингээд театраас ингээд энэ ялангуяа эрэгтэй бүжигчтэй ингээд алдаад тоглох айгүй харамсалтай байдаг байхгүй. Цаана одоо бид нар хуруу тоолох ганц хоёр л эрэгтэй бүжигчтэй яг солисттэй гоцол бүжигчин эрэгтэй хоёр л бүжигчтэй үлдлээ шүү дээ одоо. Тэгэл тэр хоёр нэг нь ингээд өвдөд ирэх юм бол одоо тэг яахаа нөгөөх нь мэдгүй. Тэр тал дээр бас жоохон эмзэглдэг юм. Танд бас ингээд гаднаас тийм ээ урилга ер нь хэрэг хэржээв. За тэгээд өнөөдрийг хүртэл бас ингээд театртаа тийм ээ үнэн ч ингээд байгаад ингээд таныг уяад байсан зүйл яг юу байна вэ? Яг миний үед бол нэг тэгж бас нэг гадна дотны харилцаа бас нэг гадаад харилцаа бас нэг сайн хөгжөөг байсан л да. Хаяа нэг тэмцээнд явах жишээтэй тиймэрхүүл байсан л да. Тэгээ насны хязгаар байдаг учраас насанд хэтэрсэн тэгээ тэмцээнд явж би нэг ганц хоёр л тэмцээнд явж утсан.
Бүр сургуульд байхад төгсөх алдад яг төгсөлтийн шалгалт гэл концерт гэл бид нэр төгсгөжлээ. Тэгэхэд нөгөө Ленинградын Малый театр гэдэг байсан байхгүй. Малый театраас нөгөө захирал нэрээд намайг харин театрт авъя гэсэн байхгүй юу. Ганбаатар манай ангийн Ганбаатар бит хоёрыг тэгээ яагаад ч бит хоёр зөвшөөрөөгүй. Зөвшөөрөөгүй бит хоёр Монгол руу нөгөө эх орноо сандсан. Эргэлзээчгүй юу? Эргэлзээчгүйгүй л гэж хэлсэн. Яагаад гэсэн мэдгүй би одоо бодлоос жоохон харамстай шүү дээ. Нэг хэдэн жил бас тэр тэл Ленинградын Малый театрт бүжиглсэн байсан бол тэгээд илүү их туршлага, илүү их өөрийгөө чадваржуулах байсан баг. Тэгээд бас намайг ингээ онцолж хараад те намайг Малый театрт бүжиглээч гэсэн урилга ирсэн л те. Тэгээ би өөрөө яагаад ч тэгээд зөвшөөрөөгүй. Бас тэрэнд бас харамстай. Тухайн үед магадгүй одоо ойрын хэдэн жилдээ тийм ээ одоо таны хувьд ингээд ойрын хэдэн жилд ингээд гадагшаа ингээд гаднаас урилга хурж ирээд ингээд багшлаач илүү өөр шигэ тийм ээ чадварлаг залуу үеийг ингээд гаргаж ирээч бэлтгээч гэсэн тийм одоо санал ирвэл таны хувьд гадагшаа юу? Гаднаас Өстө тэр юу мэдгүй байна. Тэрийг одоо яг одоо тийм нэг бодож исэн л да. Тэгтээ бас Монголд ч одоо миний гэр бүл байна те. Тэгээ өөр хүүхдээ гэр бүлээ хаяад ингээд хитэн сараарч байтгаа тэгээ явхлаар бас хэцүү л дээ. Нэг хэдхэн хоног яваал ирэхэд ч бас аюу хэцүү байдсан шүү дээ. Бид нэр гэрээ хаяад ингээд явхлаар бас аюу хэцүү байдаг байхгүй. Тэгээ олон сараар явна гэхлээр мэдгүй миний юм төсөөлдөг байхгүй. Одоогоор театрт маань яг ямар бүтээл тоглогдож байгаа вэ? За өчтөр Шихрзада тэгээд Шарилжин дундах цэцэг гээд хоёр нэг актны балет тоглосон. Өчтөр тоглосон. Одоо эх 7 хоногт Спартак тоглох гэж байгаа. Тэгэхээр үзэгчид маань эх 7 хоногт Монгол Улсын гавьяач жүжигчин Цолмонгоо Спартак бүтээлээр нь бас үзэж болох юм байна. Тийм ээ? Тийм боломж байгаа юм байна. Тэгэхээр та бүтээрээ ярилцлага ингээд энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд бидний ингээд урилгыг хүлээн аваад манай үзэгчдийг хүнлээд хүрэлцэн ирж настаа цөөн хоромжч гэсэн тийм ээ? Ярилцлага өрнүүлсэн танд маш их баярлалаа. Таны цааштай уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Та бүхний бас намайг ирж урьсанд баярлалаа. Оролцсонд. Баярлалаа танд. Үзэгчдээ эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За өнөөдрийн манай зочны хоморт маань Дөөр бүжгийн Эрдмийн театрын гоцлол бүжигчин Монгол Улсын гавьяач жүжигчин Цолмон өргөдөн оролцож өөрийнхөө уран бүтээлийн талаар настаа товчгоо ярилцлаа. Ингээд маргаашийн энэ цагтаа эргээд уулзтлаа. Түр баяртай үзэгчдээ.